За бороо орчны дараа Улаанбаатар хот усан хот болж хувирдаг гэхэд болно. За 2 хоногийн хугацаанд нойтон цас орсны дараа зам дээрх нөхцөл байдал ямар байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр замаа барихтаач тэр Улаанбаатар хот төлөвлөлтөндөөч тэр ус зайлуулагч шугамыг аль болох барьдаггүй. За барьсан шугамд нь ус ороод дүүрчихдэг ийм нөхцөл байдал бий болдго юм а. Засмал зам усан зам мэт болж замын хажуудах буржуураад авч далайн давлгаа мэт харагдаж байгаа ийм замууд их хотод олон бий. Дүрсэн дээр харагдаж байгаа 13 дугаар хорооллын энэ замын ус зайлуулах шугам нь аль дээр үед насжилтанд дуусчээ. Тиймээс удахгүй ахин тавина гэж байна. 2007 оноос хойш бол ерөөсөө их засвар хийж байгаа, өргөтгөл шинжилж байгаа бүх замуудыг авцсан мянган гадаргуугийн ус зайлуулах шугам шүлжээтэй барьж байгаа. За 2011 онд одоо энэ жил 13 дугаар хорооллын доторх за сонгоо айрхан дөрөвд одоо дараагийн өмнө бас их ус тогтдог штэ. Тэнд бас одоо борооны ус зайлуулах шугам коллектор насан станцыг шинээр барина. Улаанбаатар хотод 68.4 км зам л ус зайлуулах шугамтай. Энэ нийт замын 40%-ийг эзэлж байгаамаа. Ус зайлуулах шугамтай хэрнээ зам нь усанд живчгдэг тохиолдол олон бий. Жишээлбэл төв талбайн зүүн тал 13 дахь хороололд хөдөө аж ахуй гэх мэт хийж болно. Харин энэ нь арчлалт муугих гэж байна. Одоо ачааллаа даахгүй гэдэг юм уу бөглөрсөн энэ байдлаас л одоо арчилтын жоохон тийм шаардлага анхахгүй л байгаас шүү. Өргөтгөл шинжилгээний ажиллахаар шуумд байна. Энэ арчилтын усны барилга байгууламжид нийслэлийн өмчт үйлдвэрийн газар хариуцдаг. Усан зам болж хувирсан эдгээр замууд машины доод ид ангийг гэмтээхэд нөлөөлж мөн ойр хавийн иргэдийг явах газар руу болгож байгаамаа. Шууд болортой амьд байлаа.